Хай, өглөөний хүрэлтээ авъя. Өнөөдөр нөхөр томилтоос ирнэ. Бараг 7 хоног явчвуудаа бас нэлээд утчлаа. Ер нь ихтэй Хятадд ажиллахад айгүй их томилтоор явдсан шүү дээ. Угаасаа тэгэл том хотууд ихтэй, том улс, тэг компаниуд өөр хотуудад айгүй их салбараа байршуулдаг. Тийм болохоор ер нь бараг бүгдээрээ л айгүй их томилтоор явдаг. Нөхөр маань харин ч гайгүй. Нэг хэдэн сартаа 7 хоног орчим уу? Харин бага явдаг байхгүй юу? Тэгэхээс биш нөхрийн нэг ажлын газрын хүн за тэр хүн нь болохоор ер нь гадаад асуудлаа хариуцдаг гэсэн. Тэгээ гадагшаа явдаг. Өөрөө дандаа угаасаа яг үнцэн ажил нь тэр тэгээд жилд бараг 300 гаруй хоног гадаадд байна гэж тэгж байгаа байхгүй юу? Тэгэл нэг газар утахгүй шүү дээ. Нэг 2-7 хоног болчоод хурж ирнэ. Тэгчээл дахиад өөр газар руу явна. Тэр хүн бүр амар ядраад тэгээд ажлаасаа гарах чаа гэсэн. Ер нь томилтоор явах бол амар ядардаг гэсэн. Манай фитнес тамд явдаг нэг ихч за. Тэр ихч болохоор өөр хот их. Тэгчээд Бээжин лүү дандаа томилтоор ирдэг болохоор Бээжинд бүр ингээд фитнес карт нийлэгцэн за. Тэр ихч бас Шанхайлаа айгүй их томилтоор явдаг гэсэн. Тэгээд Шанхайд бас ажлынхаа ойролцоо газар фитнес карт нийлэгцэн. Бараг томилтоор утсан газараа бараг тэр чигтээ тухлаад амьдраад байгаа юм шүү. Нөхөр маань болохоор компанид яг инженер хийдэг болохоор хаа нэгтэл нэг хяналт, шалгалт, том туршилт энтрээр нэг томилтоор явна гэхээс биш ер нь гайгүй. Тэгэхээс биш ерөнхий ажилгаа туршилт энтрээ бол тестрүүд нь яваад хийждэг болохоор нөхөр нэг 2-3 сардаа нэг 2-7 хоног орчмоор томилтонд явна гэдэг нь бол ер нь гайгүйтэй орно. Тийм болохоор гэр бүлийн хувьд бол хангалттай зөвшөөрөх хэрэгтэй хугацаа. Ер нь нөхөрөө хоёр танилцсанаас хойш аль болох хамтдаа байж ажлаас болж бас айхтар тусдаа амьдрахыг мэдээж аль болох хүсдэггүй. Бүгдээрээ л хүсдэг байх. Яг ажлаас болж жоохон тусдаа байсан хугацаа гэвэл нөхөр нэг Монголд бид хоёр ажиллаж байхад бид нэг улирлын чанартай үйлдвэрт ажилладаг гэсэн байхгүй юу? Өвөлдөө арай ачаал багуулцдаг. Тэгээд тэр үеэр болохоор нөхөр нэг 3 сараар Солонгос явж исэн. Тэр үед би яг жирэмсэн байсан болохоор нөхөр амир ингээд яг хэрэгтэй үед ингээд явцсан юм шиг санагдаад идэв. Тийм болохоор нөхрийгөө бүр амир санддаг гэсэн. Тэгэл ажлын байран дээр гэртээ хайрсан ч гэсэн ингээд нөхрийг амир санал. Угаасаа бид хоёр чинь нэг хөдөө ажилдаг гэсэн болохоор дорногойд ажилдаг гэсэн. Тэгэд яг ажлын байран дээр бид хоёр нэг оффист хамтдаа сууна. Тэгэл нэг тэр чинь нэг юм том төсөл хэрэгжүүлдэг компани байхгүй юу? Тэгэд ажилчдын байр гэдэг бид хоёрт нэг юм 2-1 шив шин амир хөрхөн байр өгөөгүй л дээ. Зүгээр нэг ажиллах үедээ байрлаарай гэдгээд өгсөн байсан. Тэгэл дандаа хамтдаа ингээд амьдэрдэг бид хоёр чинь үерхснээс эхлээл ингээд дандаа хамтдаа байсан болохоор нэг богино хугацааны тийм хол байх. Тэгэд яг тэр үеэр нэлийн том гэдэгтэй жирэмсэн байж тарсан. Яг тэр үед бол өөрийгөө бүр амар их сандаг байсан. Тэгэл би яг тэр үед за хоёлаа дараа нь ер нь тусдаа байхгүй шүү. Дандаа хамт хүн шүү өнтер гэд ер нь аль нь ойлголттой болсон. Ингээ ярьсан чинь яг хүүхдүүд надаас нэг асуултыг амар их асуудаг за. Та нөхөртөөгөө яаж танилцсан бэ гэдэг асуултыг ер нь жоохон хүүхдүүд амар их асуудаг шүү дээ. За тэрэнд хариулъя за. Ер нь ихтэй өнөө хүртэл зөндөл ярьсан байх. Гэхдээ дахиад ярихаас 500 гаруй бичлэгэн живэсийг ярих үедээ гэж юу. Нөхөрөө хоёр чинь цэцүү. Тэгээд аль нь яг бакалавра Хятадд төгсөөл тэгэл яг Хятадд ажлын байран дээр танилцчихжээ. Тэгээд анх нөхрийг харсан сэтгэл гэвэл яах вэ гэж тий зүгээр ингээл найхтар ингэж онцолж хараагүй яа. Гэтэ би болохоор өөрийгөө тухайн үедээ бас хөрхөн л хийсэн гэж боддتي. Тэгэл угаасаа дөнгөж сургуулаа төгссөн 20 гарцсан. Тэгэл тухайн үеэр нь залуучууд миний хараас гүгээд идэг гэсэн юм аа. Тэгээд нөхөр маань ч яг тэгэл миний араас яг гүгээд идэг гэсэн. Тэгээд бид нар ер нь ажилчдын байр гэд буудалд байцдаг гэсэн. Тэгээд буудал юм чинь их хоол унд тэндээ буудалтаа хийж идэж болтгоо. Их хүчлэн хоол, өглөө орой өдрийн хоолоо дандаа нэг ажил дээрээ ичдэг. Тэгчээл яг өрөөндөө ороод ирэхээр нөхөр дандаа ингээл хаалга тогшилцаа. Тэгээд хаалга онголохоор цэцэг барьцсан зогсчихдаг за. Тэгээд угаасаа тэгэл эрэгтэй хүмүүс ингээл хонос хөвхлөрөө их хөвчлэн цэцгээр л эхлээд идэг гэсэн шүү дээ. Тэгээд гэл тэгэл
анханаас айхтар ялгарч санагдаагүй юм. Тэгэл угаасаа одоо ингээд залуучууд араас хүүхлэр яг ингээд мэдрэгдчихдээ шүү дээ тий. Тааралдах магадлал амар их өсөөл өдөрт бараг хэдэн удаа тааралдаа та. Тэгэл ер нь нүдэнд аягүй хүртэхгүй л ингээд идэв болчдаг. Тэгээд нөхөр болохоор намайг тэгэл өглөө ажлаас гарах гал ингээд буудлаас гарахаар үүдэнд хүлээж идэг. Яа хамтдаа ажил руугаа явъя. Өглөөний цагаа хамтдаа ууя энэ гэл. Тэгэл хамт өглөөний цагаа уугаад тэгэл ажил руугаа явна. Тэгээд ажил дээр хахад намайг ингээд утаслуу залгаад зарим үдмээр байна уу? Бит хоёр болохоор яг ингээд өөрөөр хэлтэлтэйстэй ажилтдаг ус ахгүй. Нөхөр маань болохоор инженер болохоор цахилгааны хэлтэлтэйстэй ажилтдаг ус. Тэгээд намайг ингээд ажил дээр байж хахад лабораторийн өөдөнд гараад ир би өөдөнд ч юм байна. Зарим авчлаа энэ гэл. Угаасаа тэгэл яг эргүүлэх гээд байгаа нь мэдрэгддээ шүү дээ тий. Ер нь амар их тэгэл эргүүлж хэлсэн дээ гэж юу. Одоо ингээд бодохоор ер нь айгүй тийм давшилттай. Тэгж намайг ирүүлсэн байна. Тэгэл намайг ажил таарсны дараа аль эсвэл тэгэл амралтын өдрүүдэд хойлоо тийш явж тэрийг үцгүй, ийш явж энийг үцгүй гэл. Яагаад гэвэл битэрийн тэр ажилчсан хот айл айлныхан төгссөн хот бичихгүй юу? Тэр болохоор Ухаан гэд хиттийн басны хот эсэ. Би болохоор Бээжинд төгссөн. Нөхөр маань болохоор бүр хитээ өмнө зүг нэг хотыг төгссөн. Тийм болохоор тэр ажилчсан газараа бас нэг сайн мэдгүй. Тэгээд нөхөр болохоор тэнд тийм хоолны газар үйд юм лээш би харсан. Тэнд амралтын өдрөөр хойлоо тийм сургууль дээр очиж сакс тоглох, волейбол тоглох энэ төр гэл. Тэгэл угаасаа амар араас гүгээд байгаа. Илтингэл мэддэгдүүлэл. Тэгээ ажил дээр ч тийм ингээл бүүнөрөө өдрийнхөө хоол малыг тэр өдрийн хоолныг ингээд дандаа надтай хамт идэл манай лабораторийн үүдэн дандаа зогсож идэг. Тэгэл гараад ирэхээр хамтаа хоолнд орё гэл тэгэл хоолнд орно. Тэгэд ажлынхнаараа бүүнөрөө ингээд гадуур хоол мол идэх үед дандаа миний хажуу суучаал ингээл амар анхаарал одоо бусдад бас ингээд миний араас гүжигээ харагдуулаад байгаа шүү дээ тий. Ер нь тэгээд тэгжээл тэгэл нэг өдөр хаалга тагшаал тэгэл онгойлгосон чи амар том цэцэгтэй тэгэл надтай үерхээч гэлтгсэн. Тэгжэл хэлсэн дээ. Ер нь би эрэгтэй хүнд тавьдаг шалгуур гэвэл ухаалаг байх хэвээр. Ухаалаг эрэгтэй хүнд татагддаг. Гэхдээ ухаалаг хэсгийг яаж мэдэх вэ гэвэл амархан. Би бол уужуу байдал, сайхан сэтгэлийг бол ухаалаг байдлын гол хэмжүүр гэж бодно. Уужуу байдал гэдэг нь юм нөхгүй юу? Аливаа асуудал тулсан үед за яах вэ гэдэг ингээд нэг орчин тойрныхон хүмүүсийг тайвшруулцдаг. Тэр чинь тэгээд асуудлаа мэдхгүй азанд найцсан тийм дөнгөө гэсэн үг биш шүү дээ. Аль хэдийн юу болох ч аагүй урьдчилаад ботцсон байдаг. Тэрэнд хэрхэн шийдэхээ шийдвэрээ олцсон байдаг. За урьдчилан тооцоогүй юм болсон ч гэсэн ямар ч гэсэн өөртөө ихтэйгээр за ингээд би болгоч шатандаа ч юм уу нэг тийм ямар ч гэсэн хажууд байгаа хүмүүст нэг тийм хамгаалагдсан тийм мэдрэмжийг төрүүлээд байдаг байхгүй юу? Яг ингээд баагаан тэрүүлсэн юм шиг. Яг бодис байдал дээр баагаан филтэй гэж юу? Гэтэ яг тийм мэдрэмж төрүүлдэг. Тэр бол ухааны илрэл. Тэгээд сайхан сэтгэлтэй гэдэг нь болохоор бусдыг мэдэрч, ойлгож, тусалж, хайрлаж, өрөвдөж, өөрийнхөө туршлагыг хуваалцаж, хараагүй үнцгийг хэлж өгч, мэдхгүй чадахгүйг зааж өгөх. За энэ бол ер нь ухааны илрэлтэй. За гоё юм ярих чад ярьж амсангүй. За бай бай.